Туулай нэвртэй подкаст. Та өөртөө тохиолдсон л ус авдаг сүнс чөтгөртэй холбоотой эвгүй түүхээ Туулай нэвртэй подкастаар хуваалцахыг хүсвэл Facebook Messenger-ээр илгээгээрэй. Баян хүнд худалдаачин янаг, бааран хүнд нохоо янаг, бялдууч хүнд ноён янаг. Богд хаан гаминд баригдав. 1920 он өвлийн тэргүүн санрын шинээр бааран өнгөр нь их хүрээнд ойртож ирсэн юм. Тэр үед гамин зэрэг чангарч хүрээний хүмүүсийн морь унлаг эмээл хазар зэргийг хураан авч байв. Нэг өдөр үдээс хойш цахар самбуу, гоо сэлэн, шанзав дашторч нар нилээд хятад цэрэг дагуулж туул доод сүмдэр богдын ордонд очив. Тэгээд хунхууз горгүй болов, бид таныг хамгаална гэд богдыг бараа бологчд болон шадар цэргийнхэн хамт Эрдэнэ вангийн 2 давхар байшин даваачаад богдыг 5 хүнтэй үлдээж шадар цэргийг нь өөр газар тууж очоод морь буу зэвсгийг хурааж авав. Тэгэхэд би хуучин Ёнзон ламын шарилын газрын яр байлаа. Хуучин Ёнзон Балдан Жомбол бол 8 дугаар богдын багын Ёнзон багш байсан юм. 70 настай тэнгэр болсон юм гин. Түүний биеийг хатааж богдын өргөмжлөөр Чойжин ламын зүүн талд тусгай сүм татгалж байлаа. Энэ газар бол Далай ламын сангийн мэдэлд байсан юм. Богдын хамт Ёнзонгийн шарилын сүмийн совин Жанцан, Номчин аймгийн Сэгд совин, голын сүмийн тахилч Жамц, хоол ундыг хийх Баатар зам, түүний зарц Сангай лам Дэмбэрэл баригдсан юм. Сүүлийн хоёр нь гамингийн тогооны байшинд хоол унд хийж байлаа. 3 хоног гаднаас хоол унд оруулахгүй, айлтгалж оруулахгүй байсан. Тэгтэл нэг өдөр богд багштных шарилын сүмээс нэг данх цай хийж өгнө үү? Энтхийн цай нь том муу юм байна гэж Сангай лам Дэмбэрэл хэлж ирэв. За тэгье гэд намар зул сарын үед цай бэлтгэж хэн хүргэж очих вүлээ гэхэд шарилыг сахина гэд совин манилж ав явсангүй. Харин хоёр тахилч нь бид тахилж болохоос биш зааг өргөхөд юуны хамаа байх вэ гэх юм. Ингээд би тулгагдж явах болов. Би Сангай лам пунцэг цэрэнг дагуулад Дэмбэрэлтэй хамт гурвуулаа явлаа. Хуучин засгийн газар байсны дэргэд дотоод яамны гэж байсан газар очинд 2 гамин тохиолдож олон хүн явж болохгүй гэхээр пунцэг цэрэн буцав. Дэмбэрэл бит хоёр цааш явж гамингийн галтгооны байшинд орж тогоочийн дарга гэгддэг хүн дээр очиж зөвшөөрлийн бичиг хэлгэж аваад богдын хоригдож байсан газар очлоо. Эрдэнэ вангийн өндөр гэдэг байшин байсан юм. Үүдэнд нь хятад цахар 2 хүн байв. Та юу хийж аваа хүн бэ гэхэд би богдод зоо хүргэж аваа хүн байна гэж хэлээд хятад бичгийг үзүүлтэл нэмгэн ногоон торгон хөшигний цаанаас нэг хүн гарч ирэв. Богд төмөр орон дээр сууж байв. Ямар хүн ирэв гэж асуухад Жамбал нэрв иржээ гэв. Богд 2 ноён дайлтаг. Энэ хүнээр өндөрт нэг цай авчруулж байвал болно уу гэсэнд цахар ноён болно гэв. Тэгвэл бичгийг хийж хайрал гэв. Тэд гөлөнгөр дээр бичсэн тамхтай бичгийг миний ханцуу дээр хадаж өгөв. Гөлөнгөр хөвөнгөөр хийсэн будаг цаардуулаар гэлгэр болгосон бус бараа. Би тэгэхэд нэг морь унж явдаг байв. Маргааш нь 12 цагт цай очиход 2 ноён хоолнд орсон байв. Богдын хэлүүлсэн нь хамб шанзав 2 тгэл миний бие сайн байна. Энэ хүнийг явуулахад албаны хувцас хүү явуулж байна шүү гэв. Албаны хувцас гэдэг нь бараг малгай, аягны альчуур, хит хутаг хяацтай дээл орхимж зэрэг болно. Бас богдоос Ёнзон хамбад хэлүүллээ. Очор дайр бурханд мандал өргүүл, дайрыхэд дайрхийн мандал шива өргүүл гэв. Би тэндээс гарч
Янзан хамб лувсан хаймчигт очиж тэр үгийг хүрэхэд намайг байж байхад Янзан хамб цогчин гисгүй шарав догдуудав. Би Шанзав ноён бөхтөр дашторж очихоор явв. Шанзавын үүдний дороод аягчаар нь дамжуулаад орох зөвшөөрөл айлтгуулав. Шанзав хэлэх үгээ дамжуулгив. Дахин хэлүүлсэнд дамжуулгээд хүлээж авдаггүй. Ингэхлээр сандуу бичээч гэдэгт би аргагүй биеэр орох хэрэгтэй юмсан гэж хэллээ. Сандуу. За би энийг ороод хэлье гэд Шанзав дээр орж ирээд луухан ууртай айл байна. Ор гэж байна гэв. Би Шанзавт бараалхаж очиод би өөрөө айлтгах юмгүй богдын зарлиг дамжуулах гэж яваа гэдгээ хэлв. За их сайн байна. Бомон шав нарын дотроос богдыг хоригдоод байхад унд хүргэх шав нь ганц чи юм байна. Чамайг ори гэд байхад бас л нэг нь өглөх дуулах гэж яваа биз гэж бодоод байлаа гэх юм. Тэгээд Шанзав орой бүр ирж богдын байдлыг надад дуулгаж бай гэсэн юм. Түүнээс хойш би Шанзавт орой бүр үргэлж ордог болов. Богдоос Шанзавт даалгах элдв үүрэг бараг өгдөггүй. Янзан ламд ихийн 100 очоор дайр ганжуурын аюуш 21 дайр их энэ хитэд их даатгал төв мандал хэлэхийг хэлүүлдэг байсан. Дараа өдөр нь богдод цай хүргээд гартал түүнийг хэлсэн нь. Шайрлын санд хонож байгаарай. Чамааг би шүн өдөр дуудах магадгүй гэсэн ёсоор би 40 гаруй хоног үргэлж шайрлын сүмдэр хонож байсан билээ. Нэг өдөр намайг цай авч очиход маргааш өглөө эрт эргэв. Тэр ёсоор би эрт нар битүү байхад очив. Хаалганы цэрэгт үзүүлэх жимийн бичигтэй. Жимийн нэвтрэх бичиг. Бас зүүн ханцуун дээр хадсан бичигтэй учир аль дуртай цагтаа ордог байв. Богдыг хамгаалсан үүдний хүмүүс намайг хамаагүй оруулж гаргадаг байлаа. Намайг очиход богд босчихсон байв. Зоог бариад ороход хятад цаахар 2 байхгүй юм. Үүнийг дархан ванд аваачиж өгөөд ноён ахатан ноёны хатан хоёулаа цай морилж ирвүү. Намайг энд баригдаа сууж байна гэж дуусна уу? Том бушуу буцаж ир гэж хэлж явуулав. Тэр нь жаахан муутуу цаасанд боосон дөрвөлжин юм байна. Түүнийг авч гараад байдаг газартаа цайны савыг орхиод тэр даруй дархан вангинд очив. Дархан вангийн өргөө одоогийн 1-р 10 жилийн сургуулийн тэнд байв. Энэ үед дархан ван Монгол амбнаар сууж байв. Тэр нь гамин самбуу цаахар нартай их нийлж байсан хүн. Дархан ван богдыг бариулсан гэж хүн ярьдаг юм. Дархан ван пунцэг цэрэн 40 орчим насны хүн. Би тэнд очиод орё гэсэн чинь хяанар нь ноён дээшлээгүй байна. Хүлээж бай гэв. Бушуу явах нь ч үхсэн нь байх уу? Хүлээсээр байгаад нар үд дунд хөргөв. Ноён дээшлээ гэж хяанар цай цүй бариад гүйлдээд байв. Гүдэн хамбийн ярав. Гүдэн шарлийн жамбал гэж хэлээрэ гэж хэлүүлсэнд оргив. Гэр дотор дулаахан гоо сайхан гэдэг нь учиргүй байв. Би ноёны амрыг ирээцв. Цай дэ өгснийг амсав. За та юу гэж аваа хүн бэ гэв. Богдын заларч байгаа газраас ирлээ. Богдоос танд үүнийг хүргэж өгөөд эргэж явууллаа гэд өнөх бодолтой юмыг өгөв. Түүнийг ноён шүүрч аваад чи ямар ухаантай тэнд байдаг хүн бэ гэв. Би тэнд богдод цай хүргэж өгдөг өдөр бүр очдог юм. Хамб багшийн төдөнгийн ярав хүн гэж хэлв. Ноён бодолтой юмыг бурхны өмнө ширээн дээр чулуудаж тавьсанд цаас нь урагдаад хідэн мантуу хивс дээгүүр өнхрөв. Тэгээд ноён хэлв. За богдод айлтах мэдэж байна. Чадал мөхөсдөж байна. Лагшингаа тэгшил заларч бай гэж айлтах. Ахаа хөдөөгөөс морилж ирээгүй байна. Хэд хоногоос морилж ирнэ гэж айлтах гэв. Тэгээд буцаад богдын зоогийг авч торгон вааданд хийгээд баг үдийн үед богдод очиж вангийн хэлүүлсэн үгийг айлтгуулв.
Гэтэл богд хилэнтэйгээр хэлүүлв. Чамайг хурдан явж иргэж байхад яасан хүн бэ? Чи хурдан явж болдоггүй юм уу? Би хэлдэггүй үгээ хэлээ юу? Гэв. Би урд өмнө ноёд ихсэд бараалхаж явж үзээгүй. Уранхаа дээлтэй, туранхаа царайтай хүн юм. Дархан вантан оруулахгүй байсаар удав. Вангийн ахаатан морилж ирээгүй. 2-3 хоногоос ирнэ гэж байна. Баруун урд хаяанд нь баг шигхэн хүүхэн нүүр гараа угааж байна. Тэр нь хатна нь биш юм байх. Хүүхэн авчирч хоноод байгаа юмсан ч гэж дамжуулан айлтгуулав. За хэр би мэдэж байна. Чиний зөв гэв. Одоо ширнэн жонон ванд очоод ир. Миний бие муу байна. Намаа гаргаж авах арга байна уу гэж хэлээд ир гэж богд хэлв. Би саваа орхиод явв. Ширнэн жонон вангийн хотоогийн төв театрын урд урагш харсан том хавшаанд байв. Ширнэн ванд очиж бараалхаад богдоос хэлүүлсэн үгийг айлтгсанд орон дээр хөвтөж байсан ван босоод шаралсан биеэ үзүүлв. Би ингээд өвчтөй нарахгүй ядарч байна. Ламыга хүний гараас гарахыг өдөр шөнийн бодол болж байна. Үнэхээр чадал хүрэхгүй байна. Урдаас нэг амбан ирэх гэж байгаа юм. Тэр таньдаг хүн шиг дуулдах юм гэд хятад нэрийг хэлж байв. Одоо би тэр нэрийг нь мартжээ. Түүнийг ирэхэд чадлаараа оролдъё. Ламыга хүний гараас гарахыг хүсэж залбирч байна гэж айлтгуулв. Тэгээд нэг төгрөг, нэг хадгийн хамт барьж өгөв. Тэндээс хурч ирээд ширнэн жонон ван аргагүй өвчтөй шаралцгаад байна. Ламыга хүний гараас гарахыг өдөр шөнийн бодлого болгож байна. Урдаас 2-3 хоногийн дараа нэг амбан ирэх юм гин. Таньдаг хүн шиг дуулдах юм. Түүнийг ирэхэд чадлаараа оролдоно гэж байна гэж богдод айлтгав. За буцтаа гэж савыг гаргаж өгөв. Маргаашнаас эхлэн хідэн өдөр цай зөөгд гой дайлдвар гаргахгүй байв. Нэг өглөө цай хүрэхээр очиход богдоос би хүний гарт ороод байна. Хятадын гараас мүд гарах нь уу? Хэд хоноод гарах нь уу? Ямар юмнаас шалтгаалж би хятадд баригдаж байна? Үүнийг Бандитын аймгийн Ловн ламаас асуугаад ир гэв. Бандитын аймгийн Ловн лам гэж нэг өвгөн лам байсан юм. Тэр цогчонд бороо шуурхтаач байсан хамаагүй тогтмол хурдаг. Ихийн зүү бурханд өдөр бүр мөрөгдөг хүн байсан. Богд хэлсэн нь багшийн сангаас хадаг авч очоорой. Миний төлөө юу гарсан бүгдийг тэмдэглэж байгаад сүүл надаас аваарай гэж айлдав. Би хадаг аваад саваа орхиод Бандитын аймагт очиж Ловн ламын гэрийг сургалвал Бандит ламын баруун хамар хашаа юмгин. Тэнд нь очисон чинь зэвхий цагаан хаалга байна. Түүнийг цохиж дуутахад лам өөрөө гарч ирэв. Жижигхэн бор гэртээ хашаан дүүрэн өв сурахчихсан юм. Би морой гадна уяад оров. Та сайн байна уу? Сайн байна. За, юу гэж явав? Би богдод зоог хүрэгдэг хүн. Богд айлдж байна. Гэвэл өвгөн лам. Богд. Гэхдээ зэрэг босов. Би хичнээн хоног хятадын гарт байх юм бэ? Үүнээс гарах арга байна уу? Ямар шалтгаанаар ийм болов? Таныг айлдж хайрл гэж байна гэж хэлв. За гэд хадгийг авч бурхныхаа өмнө тавиад богдод айлтга. Өнөө шөнө бурханд айлтгах нь маргааш өглөө эрт хайруугаа ав гэлээ. Тэндээс буцаад сав юмаа бариад хүүтэн цайтай богдод очив. Энэ үед өвс олддоггүй боловч би морьтой байсан. Хүрээний имэйл морийг цөм гамин түүсэн боловч миний гар дээрх бичиг байх учраа над халдахгүй. Би морьтойгоо үлдэв. Би ламынд очиж хаалгыг цогсонд Ловн өөрөө хаалгаа тайлж оруулаад за би урд шөнө бурханд айлтгалаа. Би бурхны зарилгын толгойг барьж айлтгах нь гаминг юу н үнсэн чананд руу болгоно гэж айлдж байна. Богдын шавдан бат 40-50 хоногоос нааш гарахгүй гэж айлдж байна. Үүнийг би толгоо барьж айлтгах нь юунаас шалтгаалав гэж буртханд айлтгалаа. Бурхан
Намрын тэргүүн сарын ихээр бадам дорж шанзав нэг олбог төшлөг санжаа төсөг орос хоргой хэрэгсэлтэй малгай богдод өргөжээ. Үүнээс шалтгаалсан байна. Үүнийг яаж арилгах вэ гэхэд өдөш бүрий болоход шарав нямбуу уншаад тэр өргсөн юмыг зүүн тийш нь гаргавал таарна. Богдын дэргэд тэр юмыг байлгаж болохгүй гэж Бурхан айлдаж байна. Ламын шавдан хар шар нийтэд юу уншуулбал сайн бэ гэж Бурханд бас айлтгалаа. Би үүнийг толгой байрж айлтгана. Бурхан дагва жинсрэг цутаг гоо сэлэнгийн дүрсийг адилхан хийлгэж өвөрт нь мөнгө торох хийгээд олон цэргийг нь тойруулж зогсоогоод мөн бадам доржийг түүний адил хийж албаны дээлийг нь өмсгөөд гоо сэлэнгийн дэргэд инээмсгэлсэн янзаар зогсоогоод тэр хоёрыг их баяр хөөртэй ярьж байгаа шиг зогсоогоод тэр хоёрын дээр дагва жинсрэг цутаг. Энэ жинсрэгт гамингийн үсийг оруулбал сайн байна. Жинсрэг цутгах. Богш өтгөр ад тэрэнг ухсан нүхэнд унгаж дээрээс нь халуун тос цутхан үхрийн нойтон ширээр 8 бяртаа хүн алж сөнөөдөг шашны нэгэн бэлэгдэлт зан үйл юм. Энгвэл хар шар олон тайван болж гамин үнсэн товрог мэд байхгүй болно. Тэгөхгүй бол боолохгүй гэж Бурхан айлтж байна. Үүнийг богдод айлтга. Бурхан айлцсныг би хэлж байна. Би өөрөө юм мэдэхгүй хүн дээ гэж хэлв. Би чамд хэлье. Орос цаас удаан зарагдахгүй байхаа. Эн чин богдод айлтгах юм биш шүү гэв. Тэндээс нар гарах үеэс буцав. Богдын зоогийг бэлтгэж байгаарай гэсэн хүмүүст өөрийн учрыг хэлдэггүй байв. Гаднаас дуудаж цайг аваад богдод очисон чинь өнөөх гамин цахар 2 сууж байна. Богд цайг аваад өдөр дахин нэг цай авчирж өг гэж хэлвэлв. За гэд буцав. Өдрийн 12 цагийн алдад бас нэг цай хийгээд аваад очсонд өнөө хятад цахар 2 байхгүй байв. Өвгөн ламын хэлсэн үгийг цөм ёсчлон хэлвэлв. Нилээд удсны дараа савыг гаргаж ирэв. Энэ гүрмийг багштны дээр хийлэг, жинсрэг цутгуул, ямар янзтайгаар харуулахыг ялгуулсан ламтай ярьж гүйцдэг гэв. Ялгуулсан лам бол 10-аад настай байхад нь богдын өргөж авсан хүүхэд юм. Тэр үед 14 орчим настай байсан. Богдын бүх мөнгө юмыг тэр хүн эрхэлж мэдэж байсан юм. Хизээ хурахыг над мэдэг дээрээ өөр үг над байхгүй гэж хэлвэлв. Та Тулаан нэвртэй подкастыг сонсож байна. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзэхийг хүсвэл subscribe тавьчаад дарж хонхоо идэвхжүүлээрэй. Цаваа авчирч тавиад Янзан ламынд очиж бандитын Ловн ламын хилцнийг айлтгсанд үүнийг үздэхэд хэцүү дээ. Одоо хурал ном хуруулахгүй цаг юм. Мойв янзаар цутгана гэж хэлв. Мойв сүжиг сэтгэл хөнгөн гэсэн үг. Тэгээд том гэр би юу гэв. Хангал хурдаг 4 багантай том гэр бэлэн бий гэж хэлв. Түүний тулганы өр төмөр байна уу гэж надаас асуув. Шавар төвөтэй юм гэж хэлв. Тэр тулга төвөг авахулж доош нь 2 сугцаа ухуул гэв. 2 сугцаа 2 метр. Үүнийг хүнд мэдэгдэж болохгүй шүү гэсэн бэлээ. Багштанд үннийг айлтгая. Түлээ хагалдаг 2 өвгөн бий. Тэр 2 төлсийг нь ихээхэн өгөөд үннийг хилээд ухуулъя. Бусад хүнд жигждийн цогцдыг Янзан багшаар өргүүлнэ гэж хилээд гүйцэтгүүлье гэж хэлсэнд Янзан "Тэги та түүнийг гүйцдэг" гэв. Үүнд юу орох вэ гэж асуусанд "Нохон хуш уугуурэл орно. Би эндээс явуулъя. Шаардос орно. Би өөрөө хачинтайгаа хоёул хонхт амар хэрэглэж цутгая. Юм хийх хүн нь би. Эндээс өөрийн уншлагын майрдаг гэдэг ууран хүн би. Түүнийг явуулъя. Нөгөө өдрийн маргааш цутгана. Урд өдөр нь түүнийг явуулж юмыг бэлтгүүлье" гэв. За гэв. Гамингийн ус гэсэн түүнийг яахав гэхэд яах ч аргагүй. Мойвор болгодог юм уу да? Хаар арих, шар тосны илээд орон шүү. Гоо сэлэн
бадам дорж энтрийг мардаг хийн. Ялгуулсан лам та нар юмыг бэлтэж бай. Цутгах өглөө би ловууцтайгаа явна. Хонх таамрыг тэнд бэлтгэн. Манай хачин миний бараа харагдах газраас дагаж явна. Майрдаг тэндээ хэд хоноод байж байг гэлээ. Би ялгуулсан ламд очиж уулзгаар явв. Бичгтээ уучраас над саад болох юмгүй байв. Ялгуулсан лам дээд зүм дээр байв. Тахилч нар дээр очиод ялгуулсан ламтай уулзах гэж ирсэн юмсан гэж мөрн ям тахилчид хэлв. За та эндээ байж бай. Би айлтгаад ирье гэв. Хоёр давхар байшингийн хаалганы шатан дээр ир гэв. Ялгуулсан лам гарч ирээд "Жамбулгай сайн уу?" гэв. "Сайн" гэв. "Та юу гэж ирэв?" гэж яар надаас асуув. Богдын дэргэд би өдөр хурч зоог өргөдөг юмсан. "Аа, тийм үү. Ямар янзтай байна? Сайн байна уу?" гэж асуув. Дэрэгд нь жанцсан совин, мэгж совин, жамц нар байна гэж хэлв. "Ямар янзтай байна? Хизүү зовлонтой байна уу?" гэж асуух юм. "Үгүй, зүгээр байна. Богдоос ловн ламд очуулсан. Дагва жинсрэг цутгуул гэсэн юм. Богдод бадам доржийн барьсан олбог түшлэг малгай буй. Түүнийг зүүн тийш нь ширнэн уншаад гаргах хэрэгтэй гэж байна" гэж хэлв. Тийм. Тэр үнэн шүү. Юу болсныг мэдэхгүй. Нэг өдөр бадам дорж олбог түшлэг хоёрыг ч яах вэ? Ширнэн уншиж зүүн тийш нь гаргаад зууханд шатай. Малгайг нь яах вүлээ? Сайхан малгай юм. Богд түүн дуртай байсан юм. Сүүлд надаас заавал асууж нэхэх болно. Түүнийг яах вүлээ? Яахыг та мэдэн дээ. Би юу гэв? За, түүнийг бид мэдэж аргыг олъё. Одоо биднээс юу хэрэгтэй вэ? Гоо сэлэн бадам дорж хоёрын төрсийг хийлгэж мөнгө цаас өвөртлүүлгэсэн юм. Гэсэнд жижиг мөнгө элдэв юм уу? Бас санжаа, төсөв, хоргой хэсгийг өгч бадам доржийн малгаан орой хийлгэх болов. Жижиг хоргой торго мөнгө зэргийг нь өвөрт нь хийлгэхээр өгөв. За, өөр юу хэрэгтэй вэ? Гэсэнд Ёндон лам хачинтайгаа уг номыг уншина гэж байна. Тэр хоёр ламд барих барьцсан юм хэрэгтэй болно гэлээ. Юу өгөх вүлээ? Торго өргөвөл зүгээрсэн. Одоо авч явж болохгүй байна. Ёндон ламд 100 цаасны алтан монет өгье. Монет. Хачин ламд нь 10 цаасны алтан монет. Майрдагт 5 хятад цаас өргөе гэж түүнийг над өгөв. Тэгээд над хэлсэн нь таал хамаг ажлыг түгээрээ гүйцэтгэв. Авах юмыг надаас аваарай гэв. Тэр ёсоор сүлд нь 2 өвгөний хүсэнд тус бүр 20 цаас, тос ба архины үнийг бодож ялгуулсан ламаас авсан болно. Бичин жилийн өвөл гэхээс өөр өдөр сарыг мэдэхгүй байна. Нөгөө жинсрэг цутгуулах өдрийн өглөө болов. Жинсрэгт орох хар архийг авахар гүдэн хамын сангийн түнш байсан бүдүүн луусангийн пүст муу морой унаад нэг галун хүзүүд лонх тврээд явв. Замдаа сэлбдээр морьтойгоо халтарч унаад би нэг хавиргаа гимтээгээд морь хамраа шалбалцгаж билээ. Арай гэж морондоо мордоод бүдүүн луусангийн пүст орсон чинь байшинд олон хүн шулганаад байна. Би 3 жин ордог галун хүзүүтэй нэг хятадд өгөөд хэдэн жин хар арх аль гэлээ. Тэгээд галд дулаацад суудал тэнд 2 гамин хаалганы цаана үсээ авахулж байгаа харагдана. Үсийг нэг хятад хомж аваад гадагшаа гарав. Цонхоор ажиглаж байтал тэр хятад өнөөх үсээ жорлонгийн дэргэд хайж байлаа. Тэгээд 2 гамин буу сэлэмтэй юм өө хоолнд орох шиг болов. Бүдүүн луусангийн нүцгэн гэж бидний нэрлэдэг хятадыг гуйж би мориноос унаад даарч ядарч явна. Чи намайг мордуулж аль гэж хэлв. Тэр хятад миний архийг барай зогсож байв. Би морио үүднээс тайлж чи энэ морийг хөтлөөд гарч бай. Би шээгээд ирье гэд шээгтүр үзүүлж байгаад баруун гараараа самарцсан өнөөх үснээс нэг атга шүүрч авав.
Тэгээд мориндоо мордож лонхтой архаа зүүн суугандаа хавчуулж гэлдэрсээр хамб багшийн дэрлээ. Мориноос буух гэтэл гар бээрсэн учраас бууж чадсангүй. Хүн дуудаж архаа өгөөд өөрөө мориноосоо бууж майрдаг дээр орж "За, би нэг гамингийн ус олоод ирлээ" гэсэнд "Худал байлгүй дээ. Хаанаас гамингийн ус олддог юм?" гэв. Би гараа арай хийж тэнэлгээд "Энэ байна" гэхэд "За, сайн байна. Үүн дээр хий" гэж тулганы өрийн тэнд нүхэнд хийсэн бадам дөржийн дүрсийг зав. Би өнөө хүсийг бадам дөржийн толгой дээр цацчихв. Тэгээд өдөр дундын үед жинсрэг цутгав. Дагва жинсрэгийг жигжид бурхны нэрийн өмнөөс цутгадаг юм байх. Жигждэд цогчд өргөх нэрээр өргөл байлан хийв. Ламын барих ирэх хүртэл төмөр байх ёстой бөгөөд шүн дунд төмөр бүрээ үлээж хар хувцас өмсөх ёстой. Хураангуй янзаар хийлээ. Бүрээ бишгүр дугарахыг цөм хорсон байж билээ. Гоо сэлэн бадам дөрж хоёрын дүрсийг тогоо хэмжээгээр маш гоо сайхан хийсэн байна. Бас олон цэрэг тойруулан зогсоосон байна. Түүнийг шатааж жинсрэг цутгаж дууслаа. Тэгээд ламч морилоод явчихлаа. Тэр нүхийг бүглэж туй пуй дэвсэж хуучин ёсоор болгов. Ингэж дуусав гэж богдод айлтгав. Мөн өдөр хийн гэдгийг өглөө нь богдод айлтгсан юм. Тэгэхэд заа гэхээс өөр хариу хэлүүлсэнгүй. Бадам дөрж бол богдод Монгол бичиг заасан багш нь болох учраас энэ хэрэгт богд өөрөө оролцохгүй байгаа юм гэж ялгуулсан лам хэлж байсан юм. Тэгээд ялгуулсан ламд урагш очиж учрыг хэлсэнд "За боллоо. Гарсан зарлага юмыг тэмдэглэж сүүл надаас аваарай. Багшийн санг үрж болохгүй шүү" гэсэн ёсоор уг зарлагыг сүүлд ялгуулсан ламаас авсан юм. Би мөн цайгаа зөөгөөд явж байсан. Хит хонсны дараа богд бас бандитын ловонд явуулав. Тэр уншуулсан ном одоо болж уу? Би хит хоноод гарах уу? Үүнийг асуугаад маргааш өглөө цайны хамт хариуг авчир гэжээ. Тэр ёсоор бандитын ловонд очивол "За, өглөө хариугаа аваарай" гэв. Өглөө нь очтол бурхан дайлтглаа. "За болжээ. Олон амтан болон ламын шавтанд харчлах юм одоо байхгүй. Гамин чамд руу мэт болно. Богд одоо удахгүй гарна. Урдаас удахгүй хүн ирнэ. Тэр туслана" гэж бурхан айлдж байна. Би толгой барьж айлтгана гэж хэлв. Үүнийг богдод уламжлахад "За буц" гэд цайны савыг өглөө. Тэр богдын ловон бол лувсан цэрэн нэртэй шиг санагдж байна. Утайд удаан сууж айхтар юм мэддэг болсон юм гэж дуулсан. Би энэ явдлыг хүнд огт хэлдэггүй юмсан. 48 дахь хоногийн өглөө богдын хоригдож байгаа газар очиход хашаагаар дүүрэн 5-6 форт машин олон гамин цуглаад байсан. Цайгаа аваад ортол богдын дэргэд жалханз лам, дайчин, жонон ван цог бадрах, дархан ван бунцэг цэрэн, ширнэн жонон ван нар байлцав. Шанзав ноён дарш дорж байв. Намайг хараад инээж байна. Бадамдорж байхгүй. Богд одоо гарахаар босох гэж байв. Өнөөх бүрхүүлийн тоорыг ярсан байна. Богдтой тулж уулзав. Багшийн шарлийн сүмийн ярав жамбал зоог авчирчээ гэж айлтгав. Богд "цай авчирв уу? Нааш нь орвол" гэв. Цайг дорнов. Би очоод мөргөв. Сахал ус нь их ургажээ. Ер нь шоронд суусан янзтай байсан. "За, багшны шарлийн ярав уу? Миний арын жанчийг багш таны ярав аваад сүмдэр хөргөж өгөөрэй" гэд босов. Шар пүүсэн өнгөтэй, улаан үстэй багван жанч нөмөрч байсан хിവэр хан түшиж байсныг татаж авахд торго нь хантай наалдаж хөлдсөн байв. Торгоны гадар өнгө зуулгагдж үлдэж байсан юм. Эднэр байшингийн 2 дугаар давхраас буухад би саваа бариад жанчаа мөрөн дээгүүрээ тавиад хойноос нь буусан билээ. Богд тэндээш машин цуугаад олон гамин бас машинаар явж өглөө. Урдаас амбан ирээд 2 хоноод богдыг шоронгоос гаргасан юм. Тэр 48 хоног болж тохиолдсон юм. Би саваа сүмд орхиод жанчийг аваад голын сүмдэр очиж 2 давхар байшингийн доод давхарт орж мөрн юм тахилчид өглөө. Тэгэхэд хаашаа алд хэр дөрвөлжин ширээн дээр
хятад бов овоосныг 40-60 гамин идцгээж байлаа. Гамингийн ноёд энд байна гэж хэлв. Гамингууд тэндээс явахгүй хуйгаар торго хадагтай барьж өгч байсныг би харсан билээ. Тэр орой Жанцан Совин Хамб багшны Совин тул буцаж ирэв. Богд чамааг их тус болов гэж ярьж байсан гэж ярьлаа. Нөгөөдөр нь Жанцан Совинг богд дуудуулсанд тэр уяа мориор өглөө 11 цагт яваад 2-3 цагийн үед эргэж ирэхдээ 2 юмбүү 5 цэн 2 алтан бүгж нэг дээлийн торгыг богд хайрлаа гэж авчирв. Жанцан Совингоор над нэг юмбүү өгүүлсэн. Тэгээд чи бид хоёр ям бёсоор яах вэ? Чамд идэж уух юм л хэрэгтэй гэж хэлүүлсэн юм. Хамт байрагдсан бусад хүмүүстэй их юм өгсөн. Жанцан Совинд хөөрөг дайлан зэрэг их юм өгчээ гэж дуулсан. Надад ганц юм бүү өгдөг нь яасан юм бэ гэж би гомдож байсан билээ. Тэр цагт бүдүүлэг болохоор би мэдэхгүй явж байсан юм. Хэрэг баригдвал гаминд толгоогоо алдах ажилд орооцолдож явж. Гэтэл намайг албаар явуулсан гэж үзэж зөвхөн нэг юм бүү өгсөн юм уу гэж үздэг билээ. Богдын дэрэгдийн дээд доод албаны хүмүүст ихээхэн зүйлүүдийг өгч байсан юм. За үүнийг тодруулахад тэр хүмүүсийн нэр нь одоо над тодорхой байна. Сум орон сайн сахиж байсан гэж нэг хүн бүрт 30 лан, дээлийн торг 20 их хадаг өгч байсан юм. Та Тулааны нэртэй подкастыг сонслоо. Дараагийн бичлэгийг цаг алдалгүй үзхийг хүсвэл subscribe тавьчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Мөн Facebook дээр Тулааны нэртэй гэсэн жинхэнэ хуудсыг минь дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.